Батуул нь Америкийн бидний бас шалгаж байгаа. Хөтлөгдөж байсан. Жон гэдэг нь чи хар тамхи гэдэг. Зүгээр ирдэх үү? Хэргийг дахин шалах уу? тэр хэрэгт одоо холбоотой гэдэг чинь Батуулын энэ улсын иргэн Жоноос хар тамхи худал Тусгай сурвалжлагын энэ удаагийн дугаар эхэлж байна. Энэ удаагийнхаа дугаараар бид Батуулын 20 ангиас илгээсэн захааны талаар хүргэх болно. Батуул нь Америкийн нэгдсэн улсын иргэн Жон Мартин Кейний хөнөөсөн хэрэгт буруутгахтан 2 шатны шүгээс 23 жилийн 20 хэл сонсоод байгаа. Саяхны хүртэл цагдаа орох 461 дугаар ангид хоригдож байсан бол нийслэлийн шүүхийн шийдвэр гарснараа эмэгтэйчүүдийн 20 ангид хуваарлагдаад байгаамаа. Сайн байна уу? Таны үннийг эрэлхийлж буй чин сэтгэлд дахин талархъя. Энд захидал харилцааг хоригддог болохоор таны захидлын хариуг их удаалаа. Гэвч таны амнаас баталгаатай эсхийг би мэдэхгүй болохоор зарим асуултанд чинь хариулалгүй давчхан бичлээ. Хичээнгүйлэн ойлгоорой. Жон манай Монголд сууршиж амьдрах гэсэн зорилготой Монгол эхнэр авч уул уурхайн салбарт ажиллан их баян болох хүслийг өвөртлөн ирсэн билээ. Гэхдээ энд ирэхдээ ээжээсээ $10,000 зээлсэн бөгөөд буцааж өгөхийн тулд хар тамхи зархаар авчирсан байсан. Энийг нь эхлээд би мэдээгүй. Намайг Тайванд байхдаа янз бүрийн юм хэрэгэлдэг хачин зуршилтай байсан ч яг юу гэдгийг нь би огт мэдээгүй, сонирхдогч үгүй байсан. Ингээд Монголд ирснийхэн дараа нөгөө авчирсан юмыг нь зарах гэж би зүс таних төдий нилээд олон хүнтэй уулзаж тусламж гуйсан. Тэр үед надад хар тамхи болоод хууль эрх зүй ямар ч мэдлэг дуршлаг байгаагүй болохоор юу хийж байгаагаа хянаж чадаагүй. Тэгээд хэдэн хүмүүстэй тохирч сонжин болдгийг үзэнгээ тэнд уулзахаар болсон. Тэнд цугулсан хүмүүсийн зарим нь согтуу, зарим нь баг зэрэг мансуурсан байдалтай байсан. Удалгүй тэд нар ирээд Жонтой үн мөнгнөөс болоод маргалдаад байсан. Тэгээд Жоныг жоохон сүрдүүлж байгаад хямдхан авах тухай л ярилцаж байснаас хин ч амь насыг нь хөнөөх тухай яриагүй. Гэтэл маш санамсаргүй харамсалтай зүйл болчихсон байсан. Яг тэр үед би Жоноос хол өөр машинд байсан болохоор яг юу болсныг тодорхой хэлж чаддаггүй юм аа. Тэгээд ч надад буу зэвсэг гэх мэт юу ч байгаагүй. Амьдралдаа би жинхэнэ бүг барьж ч үзээгүй. Хэрвээ та анзаарсан бол миний өссөн орчин гэр бүл маань ийм зүйлээс ангид хол, харин сургууль соёлтой ойрхон сэхэтэн айл шүү дээ. Иймээс ч би болсон явдалд маш их зочирдон өөрийнхөө хэлж байгааг байтугай өөрийнхөө хэн гэдгийг ч мэдхээ болчихсон байсан. Зөвхөн асар их айдас, дарамт, занал хийллийг л мэдэрч байсан. Өнөөдрийг хүртэл хинч намайг тайвшруулж, надтай чин сэтгэлээсээ ярилцаж, үннийг хэлүүлэхийг хүсээгүй, намайг хамгаалаагүй. Харин анхны би буутчихсан гэж айдсандаа хэлчихсэн үгээр бүгдийг шийдсэн. Тэр үед надад ингэж хэлхээс өөр ямар ч арга байгаагүй. Миний мэдэрсэн айдас дарамтыг хинч мэдэхгүй. Би одоо ч танд үгээр илэрхийлж чадахгүй хоолой зангираад хэцүү байна. Эндхийн аль хаагч төлөөлөгч нар намайг үргэлж дарамтандаа байлгаж хүмүүсийн захиалгаар намайг зовоож тарчлаадаг. Анх хэвлэл мэдээллүүд миний тухай ямар мэдээлэл цацсныг та мэднэ. Түүний хор уршгаар өнөөдөр би хичнээн үнэнгээ хилээдэж нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй байна. Магадгүй оройтсан байх. Тэгээд ч миний биеийн байдал муу эмчилгээ хийх бүртээ санаатаагаар улам дордуулдаг болохоор эндээс би амьд гарахгүй байх. Одоо зүгээр л би хав харанхуй алсын алс руу явж байгаагаа л мэдэж байна. Энэ бүхэнтэй би эвлэрсэн. 2014 оны 2 дугаар сарын 12. Чулуунбаатарын Батуул. Батуулын захиаг та сая сонслоо. Одоо Батуулын захианд тэрээр Жон Мартин Кейнийг хөнөөгөөгүй. Жоныг амиа алдахад өөр машинд байсан талаар дурдсан байгаамаа. Анх хэвлэл мэдээллийн хэрэгслэр одоо түүнийг шунхайн сэтлэр Жоны амь насанд хүрсэн гэж мэдээлж байсан бол Батуул захианда Жоныг манай улсад хар тамхи худалдаагаар ирсэн тухай бичсэн байгаамаа. Тэгэхээр манай улсын хуулийн байгууллагаас одоо Жоны хар тамхи хэрэглэдэг байсан эсхийг Тайванд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан уу? Эсвэл Тайваны хуулийн байгууллагад одоо Жоны хар тамхи хэрэглэдэг байсан талаарх одоо шалгаж өгөх хүсэлтийг явуулсан уу гэсэн асуулт урган гарч ирж байгаамаа. Монгол улсын иргэн Батуул нь Тайваны их сургууль руу оюутан солилцоогоор суралцахаар яваад Америкийн нэгдсэн улсын иргэн Жон Мартин Кейнтэй танилцсан байдаг.
Жон Мартин Баттуулын англи хэлний багш байсан. Улмаар Баттуул Жоныг шүрэн гүргэх чочид буудал ажиллуулж бизнес хий гэж хурд Монголд авчирсан гэх анхны мэдээлэл байдгийм. Харин Баттуулын саналыг хүлээн авснаар Жон манай улсад 2012 оны 1-р сарын 5-ны өдөр орж ирсэн юм. Гэвч ирсэн өдрийнхөө маргааш харамсалтайгаар амиа алдсан. Баттуул нь Жон Мартинкийг Монголд авчираад хотоос гарган газар үзүүлэн хэмээн авч яваад спорт маркийн буугаар 6 удаа буудаж амьд нь хүрээд цогцыг нь уулын бохорд булсан байсныг 2 сарын дараа Төв аймгийн Цонжин болдгийн ойролцоогоос олсон байна. Ингээд Баттуулыг шижигтнээр татан шалгаж эхэлжээ. Түүний амиа алдсан шалтгааныг саяхны хүртэл $10,000 болсон гэж хэвлэлүүд мэдээж байсан. Учир нь Баттуулыг Жоны $10,000 чунхааран шунхаан сэтлэр хүний амь насыг хөнөөсөн гэж 2 шитний шүүхээс 23 жилийн хорих ял оноос юм. Гэвч 23 жилийн хорих ял сонссон Баттуул хар тамхины тухай шинэ баримт гаргаж ирснээр энэ хэргийн цаана хар тамхины шүлжээ байсан юм биш үз гэх хардлагыг нийгэм төрүүлээд байна. Ер нь бол тэр хохирогч Жон Мартин гэдэг нөхрийг бол хар тамхи хэрэглэдэг байсан. Урд нь ч хэрэглэдэг байсан, Баттуулд ч хэрэглүүлдэг байсан гэдэг мэдээллийг бол Баттуул өөрөө өгсөн байдаг шүү дээ мэдүүлгээр. Тэгэхээр энэ мэдээллийг бол ер нь шалгах шаардлага бол байгаа гэж би үздэг. Жон Мартин гэдэг хүн маань өөрөө одоо ямар төрлийн хар тамхи хэрэглэдэг юм? Монголд одоо ямар төрлийн хар тамхиг оруулж ирсэн гэдгийг бол бас нягтлан шалгах шаардлагатай байна. Баттуулын мэдүүлгээр бол урд нь бол одоо тийм өвс татдаг байсан гэж мэдүүлсэн байдаг. Тийм өөр янз бүрийн татдаг байсан л гэдэг, туулган заасанд ороос татдаг байсан л гэдэг. Энэ мөгдөд үл шалгаагүй. Ер нь бол манай хуулийн байгууллага одоо Жон Мартинкийн одоо хар тамхи хэрэглэдэг хэсэг талаар одоо 50 улс руу албан татвараас шалгуулж болно. Энд бас хар тамхи үнэхээр авчирсан, тээвэрсэн гэдгийг бас шалгаж болно. 3 дугаарт бол хар тамхины дээжийг Баттуулд өгсөн гэх боловч энэ Баттуулд авсан тэр хар тамхины дээж гихчийг одоо тэр найрамдлын хугацаанд тэр хүмүүст огсон юм үгүй юм гэдгийг бас нягтлан шалгах шаардлагатай байна. Ер нь бол энэ болсон процесс энэ хэргийн талаар бол Баттуулын мэдүүлгээр л хөдөлгдөж явцсан. Тэгэхээр энэ маань өөрөөр хэлбэл нэг юм тактик онцлог үүсчихэд байгаа байхгүй. Энэ онцлогын хариуг ерөөсөө хуульч байгууллага, хуулийн байгууллага бид нар л тайлах үүрэгтэй байхгүй. Тэгэхээр одоо энэ онцлог бол өнөөдөр би тайлгдаг гэж үздэг. Баттуулын захианд дурддагдаад байгаа Жон Мартинкийнээс хар тамхи худалдаа авахар ирсэн хүмүүс хэн байваа? Тэднийг мөрдөн байцаалтын явцад шалгасан болов уу гэсэн асуулт гарч ирж байгаамаа. Манай хүн бол хүний өмнөөс л одоо гүтгэгдэж хэрэг хүлээгээд байгаамаа. Тэгээ энэ их эрх мэдэлтэй одоо төрийн одоо том хүмүүсийн л хүүхдүүд л ингэх юм ба шүү дээ. Тэгээд олон хүмүүс байсан. Өөрөөр хэлбэл өдөр бүтээгдэхүүнийг худалдаж авахаар сугулсан хүмүүс, архидсан, зогтуурсан, хэд хэдэн машинтай залуучууд байсан 4 гарсан. Үүнийг бол шүүх цагдаагийнхан мөрдөн байцаагчиж илрүүлдэггүй маа. Тэгээ шууд тулгаад л одоо эхний анхны байцаалтуудаар хөтлөгдөж байцаагчсан байна л да. Өөрөөр хэлбэл юу хэлэхээ мэдэхгүй шоконд орчсон хүн, айхтар дарамцаанд хэлд орчсон тийм хүнийг байцаагч нь тэгсэн үгээр тэгшайл гэдэг. Одоо чи тэндээс нь тэгсэн үү? Тэгшайл. Өөрөөр хэлбэл байцаагч дүр зургийг өөрөө тааж зохиогоод тэрний дагуу хөтлөгдөж манай хүн бүгдийн тимгээд хариулсан юм л юм байна л л. Тэнд бол одоо тэр маахрын жаргалан тэр гүтэй бүр дарахыг бүлэглэлүүд байх. Энэ тухай би мөрдөн байцаах газрын хэлтсийн дарга хурандаа эдэр цогт бичиж өгч ирсэн. Ийм хүмүүсийг та нар шалгахгүй толгойг нь нэлээд эрхлүүлээд байна шүү дээ гэсэн тийм омдлыг бичиж өгснөөс хойш одоо жил гаруй өнгөрч байна да. Энэ талаар ердөө шалгахгүй юм байна. Баттуулын аавын хэлж байгаагаар хэрэг гардаг өдөр Америкийн нэгдсэн улсын иргэн Жоноос хар тамхи худалдан авахар очисон залуусыг жаргалан толгоож байсан гэх. Улмаар 8 тохиролцоогүй улмаас Жоны амьд хүрч Баттуулыг сэтгэл зүйн дарамтанд оруулж өөрөө гэмгүй үлдэж охиныг нь ялтан болгосон гэж үзэж байгаа юм байна. Тэгвэл жаргалан гэж хин бэ? Маагра өвгтэй жаргалан 40 гаруй настай налаахын урхад нүүрсний амтай мөн заамарт алтны орттой нэлээд чинэлэг нэгэн гин. Жон гэдэг нь чи хар тамхи гэдэг нь ч юу юм? Баттуулт яг тэр хэрэг гардаг мөчд тэр ярьдаг, мардаг, уулздаг тийм бол байгаагүй. Ерөөсөө даралдаг. Тэрнээс хойш
Одоо хэдэн сард юм бэ? 3 сард, 2 сард ч юм уу над руу нэг утсаар ярьж ирсэн. Чи гэрт манай гэрт хүрээд ирээч. Би нэг байр хөлсөж байгаа нэг хүрээд ирээч гэж уцаж ирсэн л та над руу. Тэгээд би тухайд очиж чадаагүй. Яагаад ингэсэн одоо ингэ бодоход бол тэр айхтар үйлдэл хийцэл явсан юм байл л да. Намайг очиход баг намайг ивүүтгэх тайны тийм ээ. Одоо ингэж гүтгэж байгаа хүн чинь хэрвээ би тэрэнд очисон бол намайг хөнөөчгöd надаа баг буу хариулаа зогсоход сиквел амтан байсан болов гэж боддоо шүү дээ. Одоо би айдаг байхгүй. Тэгэхээр та яг хэрэг гардаг өдөр яг тэр хар тамхи худалдаа болохоор очиагүй гэсэн үг үү? Тэгээ юу тэр хар тамхи байдаг. Би одоо хар тамхиар тамхил яриад байгаа. Одоо цагдаагийн байгууллага бол одоо яг энэ хэрэг гарлаа ингэснээс хойш би шалгагдаж эхэлсэн. Одоо энэс хойш 4-5 сараас эхлээд юм уу 6 сараас ч юм уу ямар ч намайг дуудаал байцаас энэ хэрэг гарсны дараахан л дуудсан. Тэгэл асууж байцгаад би 2 жил шалгуулж байна л та. 2 жил би яг одоо яг хөлийнхаа улнаас ингэж дээш өгсүүлээд өвснийхээ ширхэг бүгдийг шалгуулад дуусла. Яг энэ нэг муухай байлаар үхний ярьсан яриагаар тийм ээ. Хуулийн байгууллага бүгдийг тогтоосон багталтаа миний явсан зам мөр хаагур хинтээ уулзсан яасан хийсэн. Одоо тэр үнтэй ямар холбоотой байна, холбоогүй нь холбоотой байна уу гэдгийг хуулийн байгууллага тогтоосон. Би 2 жил шалгаж байна. Энэ хооронд бол би амьдралаараа нэр хүн дээрээ одоо миний ойр дотны улсууд нэр одоо ингэсэн ч юм болов хэвлэл мэдээлэлэр гэдэг юм уу сайдуудаар янз янз юм тавигддаг тийм ээ. Тэгээд би мөрдөн байцаагчаас нь би асууж ирсэн. Би бол одоо би гомдолтой л доо. Батуулд бол би гомдолтой. Насаараа би гомдолтой. Миний амьдралыг тэр чигээр нүгүйсэн л юм байгаа байхгүй. Эхнэр хүүхдээс мөн салгалаа. Одоо нийгэмд одоо миний хүрээний таньдаг мэддэг хүрээнийх нь тийм ээ. Ямар байдлаар намайг хүлээж аваад одоо ямар харьцаанд хүрсэн байгаа. Хүмүүс надад яаж харьцаж байгаа тийм ээ. Миний сэтгэл санааны нөхөрлөг бол үгээр хэлж барахгүй л дээ. 1 сарын 5-ны өдөр бол манай тэр миний доотлын дүүгийн эхнэрийнхэн төрсөн өдөр дарханд бид нар ял гжил болгон тэр дархан тэмдэглэдэг л болсууд л та гэр бүлээрээ цугладаг. Тэгээд тэрчээ байцгаад 1 сарын 5-ны хүртэл тэрчээ байгаад 5-даа миний тэр төрсөн дүүгийн эхнэрийнхэн төрсөн өдөр болоод 8-нд нь манай төрсөн дүүгийн төрсөн өдөр нь болдог байхгүй юу. Би тэрийг бүр тодоос тасандаг. Гэр бүлээрээ бид нар цас уусан дээр очих голгаа цэврээ гарт гарсных гэдэг дарханд нэг хэд онцоо буцацгаая гэдэг. 7-ны шөнө 8-ны өглөө бид нэр 7-ны шөнө дээр ч онцод 8-ны өглөө бид нэр гэртээ байцсан. Яагаад би сайн санаанд нэг гэхээр 8-да би нэг төрсөн дүүд миний хамгийн бага дүүлдэ тэрэндээ нэг хоол унд хийж өгөөд нэг мах цах нэг дуртай цовын дуртай амтаа гэдэг гараараа нэг цов хийж өгөөгээд тэг гэртээ дуудсан. Тэгэд тэр үеийг бол тодоос. Тэгэхээр бас мөрдөн байцаалтын явцад одоо яг 5 шарын нөгөө уул зураар нэвтрээд цонжин болдог руу явдаг гэдэг ингээд олон баримтаар ингээд таныг яг тэр машин дотор явж исэн гэдгийг чинь одоо тогтоогдсон гэдэг байгаа шүү дээ. Намайг шалгахыг бол тэр мөрдөн байцаах газрын байцаагч нар ямар байцаагч байдгийг тэр дуудсан байцаалт болгон дээр нь би очижсэн. Би зүхтсэн одоо янз янзын байдлаар мэдүүлгнээс эргэсэн бутсан юм байдгүй надаа. Үнэн юм байдаг болохоор үннээр л ярьсан л да. Тэгэхээр тэр 5 шараар орж ирсэн үү, гарсан уу, тэр чонжин болдог явсан уу гэдгийг ямар хүн юу яриад байгааг би ойлгохгүй тийм ээ. Гэхдээ би явсан маршрут одоо өөрийнхөө одоо ярьсан яриа тийм ээ. Өөрийнхөө явсан явдлыг би тодоос санаж юм. Цоо ирүүл байсан. Харигтаарс би урд нь л уудаг байсан л та. Би одоо арих ухгаар одоо 2 жил гарсан болж байна. Тэгээд би ирүүлсэн болохоор би бүгдийг мэддэг л дээ. Би яагаад ингэ үтгэдэг, юу энэ тэр 5 шар ярьж байгаа, юу энэ тэр чонжин болдог ярьж байгаа би л надад ч ойлгохгүй. Баттуулын хэрэг улам ээдрээтэй болж байна. Шунхаан сэтлэр хүний амнаас хөнөөсөн хэрэгт буруутгаж байсан бол өнөөдөр хар тамхины гэх хэрэг яригдж эхлэв байгаамаа. Алтны орттой гих жаргалангаас гадна төрийн өмчийн хорооны дарга асан үндсэн хуулийн цэцэн гишүүн сугрын хүү цогч тэр өдөр жаргаланд хар тамхи наймаалцахаар очсон хүмүүсийн дунд байсан гэх. Цогийг байсан гих хамгийн том үндэслэл нь гэвэл тэрээр энэ сарын 10-ны өдөр дүүргийн эрүүгийн хэргийн 1-р шүүхэд хар тамхины хэрэгээр шүүгдэж 2 жилийн хоригдол сонссон юм. Тэгээ энд бол бид нар одоо энэ хурланд болох гэж хойшлоод байгаа төрийн өмчийн хорооны дарга байж байгаад одоо үндсэн хуулийн цэцэн гишүүн болсон сугрын хүү цогоо нарын 12 залуучуудаас оролцсон тэр залуучууд хэрвээ үннээрээ мэдүүлэг өгдөм бол энэ хэргийг мэдж байгаа гэж үзэж байна. Тэгээд би энэ талаар бол тэр нийслэлийн прокурорын газарт хүсэлт өгсөн. Мэдээж тэр сугрын хүү цогоо тэр Жон Мартин хиний авчирсан одоо тэр бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах гээд тэнд цугласан хүмүүс дотор байж л байсан байна л шүү дээ. Үүнийг манай охин Батлан хэлнэ. Харин цогийг Баттуулын хэрэгтэй холбоотой эсхийг цогийн өмгөөлөгчөөс тодруулахад
Тэр хэрэгт одоо холбоотой гэдэг чинь Батуулын хэрэгт одоо Жон Мартин хинтэй харт амих 8 алцахад одоо хин цог байсан гэдэг байгаа шүү дээ. Сугрын хүү цогийг байсан эсхийг батлах хүн бол Батуул өөрөө эсвэл Жаргалан. Гэвч Жаргалан цогийг танихгүй гих тайлбарыг өгч байгаамаа. Яста бидгүй дээр сугар гэдэг үнийг зургатаар л харж ирсэн нөхөөс би танихгүй тийм хөөхтэй ч мэдгүй. Огтоос танихгүй. Ийм удлаа юм ярьж ингэж хүнийг гүтгээд одоо би шүүхт байдаг юм уу? Батуул би гомдолтой гэдгийг одоо шүүхт гаргад тавина л да. Миний нэр үнд одоо миний байж байгаа байр суурь тийм ээ найз нөхдөд хүрээнд хамгийн гол нь би гэр бүлээ алдчихсан юм баггүй. Яг энэс болж хэрүүл орвол үсэл тийм ээ. Миний гэр бүлийн хүн ах дүүнэр хамаатан садан одоо ямар үнэлэмжтэй тийм ээ бүгдээр яг тухайн үед надтай цуг байжсэн болохоор миний өмнөөс надад очиж гэрцэн байцаалт өгсөлдөө бүгдээр байсан тодорхой цаг хугацаатай ярьсан байдаг. Жаргалангийн тайлбар энэ. Тэрээр энэ нэрэгт холбогдсон цагаас анх удаа манай телевизэд энэхүү тайлбарыг өгч байна. Тэгвэл Батуул Жаргалан хоёр ямар холбоотой байв? Жаргалан Батуултай 2008 онд заамарт танилцж байжээ. Түүнээс хойш хэд удаа уулзсан гэж Жаргалан ярьж байна. Батуулыг бол би 2008 онд л тэр заамар сумд танилцалд. Тухайн үед тэр нэг бааранд ажиллах гад очсон гэж өөрөө ярьж ирсэн. Би хэдэн настай гэж мэддэг үү. Хүүхэн явж ирсэн. Тэгээд танилцаал. Ингэсэн тэр бааранд бол одоо тэгээд заамар бол төм бөчхөнд бөм бөчхсөн газар л да тэр Оросууд их хоолоо ажилладаг байсан. Алтан орны компани гэдэг тэрэнд ажилладаг байсан. Би өөрөө ажилладаг байсан л да. Тэгээд нэг охинтой танилцаад ингэсэн Батуул гэж өөрийгөө танилцуулаад тэр нэг бааранд ажиллах гэсэн. Тэр бааранд нь бол ерөөсөө тэгэл нэг дандаа болж бүтэхгүй. Тийм бие үнэлэгч нар ч юм уу иймэрхүү асуудал зөвлөдөг газар л та ер нь бол заамарын альж бааранд нь ороод асуусан нэг ийм л газар байсан. Тэгэл ингээл нэг уулздаг ганц нэг уулзсан нэг иймэрхүү л хэмжээний нэг айхтар бол нэг төм сүрхий дотноор таних өдрөлгөн уулзаад нэг нүгөө ярилцах гэдэг юм тийм асуудал бол байгаагүй. Би л буруу талдаа хүүхд гэдэг нь мэддэг байсан. Буруу тийшээ явж байгаа. Тэгээд нас өдрийн асуусан чинь 88 оног гэж ярьж байсан л та өөрөө. Тэгээд энэ жоохноосоо гэр орон санаа зовдөг ч юм уу ингээд тэнүүлчин л амьдралтай ийм л охин байсан л. Жаргалангийн ярианаас Батуул нь Жаргалан хэрэг татуу эсвэл үнэхээр хар тамхины 8 явагдаж Жоны амин насанд хүрсэн үг гэх хэрэгэлзээ гарч байна. Тэгвэл Батуул Жоныг хөнөөгөөгүй байх бас нэг магадлалыг Батуулын өмгөөлөгч Батогдох ярьж байгаамаа. Батуул анхны мэдүүлгээр бол одоо автоматар шүршсэн л гэдэг шүү дээ. 10 сумын байдаг би 8 сумаар шүршсэн гэдэг 60 метрийн зайд гэж. Шөнийн 2 цагт 60 метрийн зайд тэр үнийг автоматар шүршнэ гэдэг бол ер нь ямар ч лог батсан юм бас санаа багтмгүй зүйл байгаа байхгүй. Үзэгдэх орчин ямар байх вэ тийм биз дээ. Гэх наазах. Гэхдээ уг буу маань өөрөө бол ангийн зорилттой боо шүү дээ. Ангийн зорилттой буу байлдины буу хоёр юугаар ялгаатай бол байлдины буу чинь шүршиж боддог. Ангийн буу бол нэгийн галаар боддог. Тэгэхээр Батуул бол өөр эхнээсээ шүршсэн гэдэг маань өөрөө бол өөрөөр хэлбэл байлдины сумаар буугаар ботцоод байна шүү дээ. Тэгэхээр уг байгаа бодит буу маань өөр ангийн буу байхгүй. Зөвхөн нэгийн галаар боддог л боо. Ялгаа нь үндэл байгаа. Ер нь улсын мөрдөн байцах газраас шалгасан нийслэн прокурорын байгууллагаас дотоод үлмийн асуудал бол их байна л гэж би бол одоо гомдол арга яваад байгаа шүү дээ. Анган шатны шүүхээс бол 23 жилийн хойрох ялыг оногдуулсан. Давах шатанд бол одоо онц хэрцгий аргаар гэдэг хэсгийг нь бол хэрсгүй болгосон. Гэхдээ ял нь хэвээрээ байж байгаа байхгүй. Тийм. Онц харгас хэрцгий аргаар шийтгсэн гэдэг нь өөрөөр хэлбэл хэрийг хүндрүүлэн үүсэх нөхцөлөөр үүсэж байгаа. Энэ хүндрүүлэн үүсэх нөхцөл байдал ингээд авчаад байхад ялын хэмжээ нь хэврэл байж байгаа байхгүй. Тэгшээ энд бас тэгээ бас хүмүүнлэх хууль бас үйлчлэх ёстой. За нөгөө талаар бол одоо улсын дэжүүхэд би ямар журмаар хяналтын журмаар гомдол гарах вэ гэхэлэр зэрэг одоо бас одоо саний яриад байгаа үндслүүдэр янз бүрийн л ер нь шалгах айгүй их процессыг дутдаг байна. Батуул одоо энэ хүн буудаж чадж байгаа үгүй хэсэгтэр одоо туршилт их тийм ээ. Тэр найрамдлалын хугацаанд тэр хар тамхины дээжийг өгсөн юм уу? Ямар хүмүүс тэнд байсан гэдэг энэ хүмүүсийг ер нь зайлшгүй шалгах шаардлага байгаа шүү дээ. Тэгээ тэр хэргийн газар болсон процесс тэр хүний цогцыг булахад тэр их шороогоор болох боломж Батуул байсан уу гэдэг тийм ээ. Тэгээд тэр хэргийн газар дээр одоо буу бууцсан бол тэр бууны хонгоо сум тоглох байх шүү дээ. Энэ ерөөсөө болморгүй байгаа. Гэх зэргийн одоо маш нарийн агт шалгах шүү дээ. Одоо мэдгүй одоо бол Батуул чи 25 хүрчээд байна шүү дээ. 2 жилийн өмнө 2 жил мөрдөн цагдаа хоригдсон гэдэг чинь 3 жил
чухал болж штт. 23 настай байсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 23 настай хүн тэр талигч өөрөө их том биетэй 180 см өндөртэй хүн шүү дээ. Тэгээ их махлаг тийм юм ба. Тэгээ тэр хүний чинь Батуул гэдэг хүн чинь ганцаараа тэр хэргийг үйлдэж чадахгүй хэсэгт ер нь эргэлзээтэй шүү дээ. Шөнийн 2 цагт өвлийн хүүтэнд 9 эхэлсэн хүүтэнд тийм ээ тэрийг одоо буудаад алаад одоо ер нь шатаагаад одоо булаад байж ингэж шүү дээ. 9 эхэлсэн дээр газар хөлтсөн үед шөнийн 2 цагт тэр ганц би 23 настай охин газар ухаал тэр шоргоор болж чинь гэдэг бол хиний санаанд багтангүй шүү дээ. Ер нь эрэхт бол тэр машинд хурц байсан юм гүч юм гэдэг бол байхгүй шалга гэдэг шүү дээ. Батуул дээр олон ах эгчтэй айлын отгоо охин. Батуулын аав түүхийн ухааны доктор, ээж нь насаараа дунд сургуулийн орос хэлний багш хийж байсан сэхэтэн гаралтай хүмүүс юм байна. 10 жилийн алтан медальтай төгссөн англи орос хэлтэй сурлах сайтай нэгэн байжээ. 10 жилийн алтан медальтай төгсөж шинжлэх ухаан технологийн их сургуульд элсэн орсон байна. Улмаар Хятад улсад олон улсын чиглэлээр сургууль суралцах эрх авч 50-аад явжээ. Батуулын гэр бүлийнхэн одоо хүртэл охиноо ийм хэрэг хийсэн гэхэд итгэхгүй хэвээр байгаа юм. Мэдээж хүнд хэлнэмэгдсэн хэлэлцүүлсэн үтгэгдсэн хүн ямар ойлгохтой байх вэ? Эндээс гарах арга байдаг болов уу? Үнэн мөнөө олох арга байдаг болов уу гэж шаналсан зовсон хоолч идэж чадахгүй л одоо тэгэл нэг л хэцүү байдалтай байж байгаа. Маш хүнд байдалтай байж байгаа. Хизээч миний охин тэр айхтар хүмүүсийн гарт ам өргөдөж чаад өөрөө амиа хорлсон ч гэдэг юм уу золгүй байдал ч гэдэг юм уу ийм нэр зүгээд гараад ирж магадгүй гэж байнгын би ийм төгшөртөл байдаг хүндээ. Тэгээд өөрөөр хэлбэл энэ тухай бол яриад байх юм бол маш их юмнууд би бэлдсэн, баримт цуглуулсан юмнууд байгаа. Тухайн үед нь үнэн мөнийг олохгүй ингээд гүтгээд ингээд шийдэх юм бол би тэгээд нэлээд материалуудыг төр болгоно. Тэгээ миний охины энэ хийсэн энэ гэмт хэрэг үннээрээ илэрх юм бол миний охин золиослогдчихно шүү дээ. Хагас тутмын ч гэсэн үннээ олох юм бол 100% үннийг олж чадна гэхэд итгэхгүй байна. Яагаад тэгэхээр төрийн тогтолцоо шүүх эрх мэдэл энд ийм байдалтай байна шүү дээ. Ер нь бол би цаашаа явахгүй одоо өнөөдөр ч бас арчилсан нийгэмд шудраг шүүхэр шийдвэлж штэ. Тэгэхээр би бол дээд шүүхт айгүй маш их итгэж байгаа. Би ер нь цаашаа явахгүй гэж бодож байгаа. Батуул Жонни амь насыг хөнөөгөөгүй байх хэд хэдэн гаргалгааг өмгөөлөгч болон Батуулын аавын ярианаас сонслоо. Мөн энэ хэргийн цаана хар тамхины сүлжээ байгаа юм биш үзгэх хардлагыг ч нийгэм төрүүлээд байна. Одоо тэдний эцсийн найдвар улсын дээд шүүхийн шийдвэр болоод байна. Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар Батуулын ялыг хэвээр үлдээх үү, хэргийг дахин шалах уу, ялын хэмжээ буурах уу, эсвэл гин буруугүй бол цагаатах уу гэдг нь шийдэгдэнэ. Батуул нь Америкийн бидний бас шалгаж байгаа. Хөтлөгдөж байсан. Жон гэдэг нь чи хар тамхи гэдэг. Хэвээр үлдэх үү? Хэргийг дахин шалах уу? тэр хэрэгт одоо холбоотой гэдэг чинь Батуулын энэ тус иргэн Жоноос хар тамхи худал